Энэ удаагийн дугаарыг хийх гэж хамаг бие арцганж эргэнээд хэцүү байлаа. Яагад гэж юу? Зүгээр л нэрийг нь дуудахад л хамаг бие зараадаг нэгэн бяцхан нөхрийн тухай учраас. Намайг хүүхэд байхад гал тоогоо эсвэл нойлын өрөөний гэрлийг асаах нь миний хамгийн дургүй зүйлсийн нэг байлаа. Учир нь гэрэл асаангууд самар асгасан юм шиг л бэлчиж байсан нөхдүүд ийш тийш бутарч зүхтааж зарим нь сандарсандаа тэгдвүү эсвэл хараа муутай байд юм уу гинэт буцаж над руу гүйж энэ төр зүрх авах шахдаг байлаа. Жом. Ягаад нэр нь хүртэл ийм зэвүү юм болов? Тавчгаар цохиж хор цацсан ч тэднийг алж дуусахгүй юм шиг мэдрэмж төрхөн аимшигтай. Үнэхээр л тэд барагдашгүй. Айцтайгаа нүүр тулан энэ дугаарыг хийлээ. Дэлхий дээр 4600 орчим төрлийн жом байдаг. Сайн мэдээ нь тэднээс 30 орчим төрөл нь л хүмүүстэй ойр амьдардаг. Харин муу мэдээ нь 30 төрлийн жом бидэнтэй хамт амьдарч байгаа. Гэхдээ азар тэдний 99% нь хүнээс хол байгальд амьдарч экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг гин. Аль 3000 жилийн өмнө Египтчүүд жомыг үзээ ядаж устгахын тулд бүх чадлаараа хичээдэг байсан тухай баримт үлдсэн байдаг. Тэгвэл жомыг устгахад яагаад ийм хэцүү байдгийм бэ? Тэдний хувьд нуугдах газар олох нь ерөөсөө асуудал биш. Жомнууд сэр нуруугүй амьтан бөгөөд маш уян хатан биетэй. Өөрийнхөө биеийн 4/1-ээс жижигхэн орон зайгаар багтаад орчход чадна. Хамгийн аимшигтай нь юу гэхээр өөрийн биеийн жингээс 900 дахин хүчтэй шахалтыг тэсвэрлэж чаддаг. Мэдээж хүн гიშгэхэд өвчгөн л дээ. Гэхдээ хэр баргийн юмар цохиход хинэгчгүй босоод гүгээд явчихна гэсэн үг. Ганцхан секундын дотор биеийн уртаас 50 дахин хол зайд гүйх чадвартай. Энэ нь хүнээр бол цагт 300 км/цагтай тэнцэх хурд. Энгийнүүдээр түүний хөлний хурдыг харах боломжгүй. 10 дахин удаашруулад байхад ийм хурдан харагдав. Дээрээс нь муу золгинуудыг дугаа царилчхад зэвүүн гарууд шүгж боддог байсан чинь бас үгүй байжээ. Зарим төрлийн жомнууд амьсгалдаг нүхээрээ агаар шахаж эсгэрх маягаар дугардаг. Тэрч бүх хил хосууд хоорондоо жиргэх мэт дугарч харилцах. Ирчүүд нь хоорондоо маргахдаа өөрөөр дуу чимээ гаргадаг гин. Тэдний сонсгол нь дэндүү сайн учраас чамайг гэртээ хөдөлж байгааг маш сайн сонсож, чамаас хаана нуугдахаа сайн мэднэ. Тэд чамайг сонсно, харин чи тэднийг сонсохгүй. Гэрэл асаангууд гүйлдэж байхыг харуул тэднийг айхтар хараа сайтай амтан байх гэж бодсон үгүй юм байна. Мань нөхдүүд үнэндээ сохор. Дээрээс нь тэдний үнэрлэх мэдрэхүйн үнэхээр сайн. Толгойн хэсэгт байрлах тэмдэглэмэт эргэтэн дээр 154 ширхэг үнэр мэдрэгч эргэтэнтэй. Энэ эргэтнэрээ орчныг мэдэрч өөрсдийн биеэс ялгаруулах бодисуудаараа хоорондоо харилцаж чаддаг. Энэ мэдрэх эргэтэн нь маш мэдрэмтгий учраас секундыг хэдэн зуун хуваасантай тэнцэх богино хугацаанд төв мэдрэлийн систем рүүгээ мэдээ дамжуулж маш хурдан хариу үйлдэл хийх чадвартай. Бас болоогүй амт мэдрэх 544 мэдрэгчтэй. Ер нь шавчнууд дотроо хамгийн лагна гэсэн үг. Бараг биднээс илүү мэдрээд байгаа юм шүү. Төвний чадвар үгээр дуусахгүй. Тэд бараг юу ч хийдэж чадна. Үс, хумс, үхтсэн арьс, наадамхай бодис, цаас, тэрч бүхэл модж байсан эдэн. Учир нь тэдний хоол боловсруулах эрхтэнд маш олон төрлийн боловсруулагч фермент агуулгадж байдаг. Бусад ямар ч амьтны хувьд өлсөж үхэхээр шин тэжээлгүй орчинд нөхдүүд хэвнийг үржих чадвартай. Бидэнтэй хамгийн ойр түгээмэл байдаг нь Азийн шар, Америк, Германы жомнууд. Эдгээр жомнууд маш хурдан үрждэг тул хэдхэн сарын дотор шинэ үр удмууд нь хортой бодисыг эсэргүүцэх чадвартай болдог. Тиймээс тэд одоогоор 43 төрлийн химийн хорт бодисонд тэсвэртэй болсон. Тэдний хувьд бохир усны хоолой, хогийн цэг бол жинхэнэ дэважин. Үнэн дээр харахыг юу ч идэж чаддаг ёрын амьтан гэдэгч жомны хажууд бол хоол голомтхой хямсгаар амьтад гэж хэлж болно. Тэдний бие олон тооны өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа үүсгэдэг генээр тоноглогдсон байдаг учраас муудсан хоол идээд гидсэн өвдөж гүйлгэнэ гэж байхгүй. Германы жомнууд бүр өөрсдийн бөөлжис, баас, бүр өгсөн найзуудыгаач ямар ч эргэлзээгүйгээр идэх болно. Хэрвээ ямар нэг байдлаар өвчний халдвар авлаа гэж бодоход дархлааны систем нь нянгийн эсрэг маш үр дүнтэй бодисыг ялгаруулдаг учраас өвдөж хэвтэнэ гэж бараг байхгүй. Үүнээс гадна жом нь хортой бодисоос хамгаалах олон төрлийн хамгаалалттай байдаг учраас шавж устгалын бодисонд харьцангуй тэсвэртэй. Магадгүй зарим хоронд эхэндээ өвгөж болох ч удалгүй генийн мутацид орж хортой чанарыг тэсвэрлэх чадвартай болдог. Жомны гол давуу тал бол биеэсээ хоргожүүлэх ферментийг ихээр ялгаруулж чаддагт байдгийн байна. Сүүлийн үед хүмүүс тэдний эдгээр чадваруудыг ашиглан хорт хавдар, доох зэрэг өвчнүүдийг эмчлэх аргыг судалж байгааг юм. Жомнуудыг цөмийн дэлбэрэлтийг даван туулах чадвартай гэж ярьдаг. Гэвч үнэндээ яг ч тийм биш. Хэдийгээр цацрах туяаны тэсвэрлэх чадвар нь хүнийхээс 15 дахин ихч, зарим төрлийн шавчнуудтай харьцуулахад тийм ч сайн биш. Тиймээс цөмийн цацраганд өртвөл амьд үлдэж чадахгүй. Гэхдээ тэд хаасаагүй, ялангуяа хөрсөн дор байдаг болохоор цацрах туяанаас хол зайд байгаа нь амьд үлдэх нь бараг гарцаагүй.
Ганцхан жом жилийн дотор 1 сая болтол үржиж чаддаг. Тэгэхээр цөмийн дайны улмаас бараг ихэнх амьтад устсан байсан ч манай хүн хоол хайгаад хариж явах чадвартай. Тэгэхээр энэ аимшигтай амьтад анх хаанаас үсэд гараад ирсэн бэ? Үнэн дээр тэд үлэг гөрөлүүдээс ч өмнө бүр 320 сая жилийн өмнөөс үүсжээ. Энэ бол 40 сая жилийн өмнө амьдарч байсан жомны давирхаад чулуутсан алдуур. Тэр яг л өнөөгийн шиг харагдах бөгөөд энэ хэлбэр дүрсээ хэдэн 10 сая жилийн турш хадгалсаар байгаа билээ. Жомнууд олон амьтдын адилаар хосоор үржилд ордог боловч цөөн хідэн зүйл нь эргчингүйгээр үржих чадвартай. Энэ нь бэлгийн бус аргаар өөртөө өөр хөврөл үүсгэх чадвартай гэсэн үг. Ийм учраас л тэднийг ямар ч нөхцөлд үржих чадвартай гэдэг юм байна. Халуун орны жомнууд илүү том биетэй. Австралийн аварга жом 8 см урт 35 г хүрдэг. Төв болон Өмнөд Африкийн аварга нисдэг жомны далавчны урт нь 18.5 см хүрдэг. Хамгийн аймаар нь тэд халуун орноос гадна Арктикт хүртэл амьдардаг бөгөөд хасах 122 градусын хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Жомнууд биетэйгээ харьцуулахад харьцангуй жижиг толгойтой, хавтгай биетэй, хоол идэх ам эрүүтэй. Толгой, цээж, хэвлий гэсэн 3 хэсгээс бүрдэх ба биеийн дээд хэсэгт хатуу хальс бүхий хоёгтай. Хөлний үзүүрээс тусгай наалдамхай бодис ялгаруулдаг болохоор хальтарч унана гэсэн ойлголт байхгүй. Ямар ч гадаргуу дээр алхах чадвартай. Зарим төрөл нь нисэх чадвартай ч азар манай оронд тийм төрөл нь байдаггүй. Жом 1 жил орчим наслах бөгөөд насан туршдаа 8 удаа өндөг гаргадаг. Биеийн төгсгөл хэсэгт байрлах өндөгнөөс нэг удаад 30-аас 40 орчим зулцаг гарах бөгөөд зулцаг нь ихэндээ цагаан өнгөтэй байгч хэдэн цагийн дараа өнгөө өрчилж бараан болдог. Тэд шавжнууд дотор маш сайн үр төлөө асардаг төрөлд тооцогддог ажээ. Жомнууд бие биедээ зааж сургаж, хоорондоо харилцаж, хоол тэжил хайж хаашаа явахаа хамтарч шийддэг. Жишээ нь герман жомнууд өөрсдийн ялгадсаар тэмдэг тавьдаг бөгөөд энэ үнрээрээ бусад жомнуудаа хоол ус хаана байгааг хэлж өгч чадна. Ерөнхийдөө сүргээр амьдардаг, нарны гэрлээс зүхтаж, шөнийн цагаар идэвхтэй амьдардаг амьтан. Харин Америк жомнуудын хувьд арьс шир, талхны үртэс, номын хуудасны зардал, цаас, цавуу, бохирдсон хувцас зэрэг маш олон төрлийн зүйлийг иддэг. Харин байгаль дээр байдаг төрлүүд нь жимс, мод, навч, үндэс гэх мэтээр хоололдог. Нөхдүүд бусад олон шавжны адилаар гуурсан хоолойн системээр амьсгалдаг. Тэд уушиггүй бөгөөд толгоон тасарсан ч амьсгалах чадвартай. Тэдний үнэхээр өвдөггүй гэдэг нь ч үнэн. Жом хоол идэхгүйгээр 1 сарын турш идэвхтэй амьдарч чадах бөгөөд агаар амьсгалахгүй 45 минут тэснэ. Үнэндээ жомны толгойг нь тасалсан ч 7 хоног амьд байж чадна. Гэхдээ эцэст нь өвдөг боловч толгойг үдээ биш. Ус уух, хоол идэх ам байхгүй учраас өлсөж өвдөг байна. Хэдийгээр үнэхээр сэжиг хөрмээр сонсогдож байгаа ч энэ бол супер чадвар. Ийм чадвартай амьтан манай гариг дээр хуруу дарам цөөхөн бий. Дээр хэлсэнчлэн хүнтэй ойр амьдардаг 30 төрөл бий. Тэдгээрээс Америк, Герман, Азийн жом, туузан жом гэх мэт хэд хэдэн төрлүүд нь өвчин үүсгэгч бичил биетнүүдийг тээвэрлж чаддаг. Нэг ёсондоо халдварт өвчнийг биедээ тээх чадвартай. Бохир ус, дулаан орчин, харанхуй бол тэдний дэваажин. Тэд хоол хүнсэндээ үргүүлдэж халдварт өвчний тээгч болохоос гадна харшил үүсгэж, зарим тохиолдолд астма үүсгэж ч болно. Гэхдээ амьтан судлаачдын хувьд бол тэд маш сонирхолтой амьтан. Тэд бидний төсөөлдгөөс ч олон төрөл байдаг. Улаан, ногоон, шар, бор гэх мэт янз бүрийн гоёмсог өнгөтэй ч жом байна. Гэхдээ ихэнх нь байгальд амьдардаг учраас улаан хөрөн эсвэл хар хөрөн өнгөтэй байдаг. Судлаачид тэдний уян хатан байдлыг дуурайлган бүтээсэн роботууд бүтээх судалгаа хийгдэж байгаа бөгөөд ингэснээр газар хөдлөлд байгалийн гамшигт дарагдсан хүмүүсийг аврах эсвэл бүр ангарах зэрэг өөр гариг дээр судалгаа хийхдээ ашиглаж болно гэж үздэг. Жомны тархинд байдаг нян устгаж чаддаг уургийг судалснаар шинэ төрлийн антибиотик гарган авах боломжтой ч гэж үзэж байгаа. Харин тэдний ихэнх төрөл нь хүнээс хол амьдарч үхсэн амьтад навч ургамлын үлдэгдлийг задалж шимт тэжээлийг хөрсөнд буцааж өгдөг байгалийн цэвэрлэгч амьтад гэж хэлж болно. Мөн сүүн тэжээлтнүүд, гөрвөл, шувууд, жижиг сээр нурууднууд гэд тэднэр хоололдог мянган зүйлийн амьтад байдаг. Заримдаа бүр цэцгийн тоос хүртэж зөвгөний ажлыг хийх нь бий. Хөрсөндоор амьдардаг бүх биомассын 40%-ийг энэ төрөл эзэмшдэг. Ер нь нэг үгээр бол дэлхийн биологийн амьдралын хамгийн чухал хэсэг. Тэдний ачаар л байгаль дээр оймод, өв сургамлууд ургаж байдаг гэж хэлж болно. Гэхдээ л түнд ихэнх хүмүүс дургүй. Зарим орнуудад хоол болгоод шарж иддгийгээс тооцвол. Бид хэдэн мянган жилийн туршид жомнуудаас жихүүдсээр ирсэн. Бүр бидний генэнд олон хөлтэй амьтдаас айх айдас нөөгдөж байдаг. Жомноос айх айдсыг кацаридофобия гэж нэрлэдэг. Ийм өвчтэй хүмүүс чичрэх, сандрах, хөлрөх, амьсгал давчдах, жомны тухай байнгын бодол төрөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Бидний хувьд жом зэвүүцэл төрөн муухай амьтан бол зарим эрдэмтдийн хувьд тэд насаараа сулж барахааргүй гайхалтай чадвартай амьтан.
Тэд бол жинхэнэ цаг хугацаагаар аялагчид. Хэдийгээр бид түнд дургуж, ирээдүйд бид амьд үлдэх байгалийн гамшигыг даван туулахын тулд тэднээс суралцах зүйл маш их байгаа гэж үздэг. Дэлхийн үссэн цагаас хойш жомнууд тоотомшгүй олон экологийн өөрчлөлтийг даван туулж чадсан. Цаашид ч даван туулж чадна. Эцэст нь хүрэн костюмтай эдгээр муухай амьтдыг үргээдэг зарим зүйлсийг хэлье. Үүнд саримс, лаврын навч, гаа, өргөс тэмх гэх мэт багтана. Хамгийн найдвартай нь боорын хүчил. Мөн нойлын өрөө, галт хооны, цэвэр бохир усны хоолой, зай завсруудыг сайн таглаж, хуурай, цэвэрхэн байлгах нь чухал. Хоол хүнсээ сайн таглаж, муудсан хоол хүнсийг гэртээ удаахгүй байх, хөргөчөнд хийх, бохир утсаа энэ тэнд хаяхгүй байвал нөхдүүдийг давраахгүй байх нөхцөл болно шүү. Манай оронд 6 төрлийн жом бүртгэгдсэн байдгаас хамгийн түгээмэл нь шар жом гин. Хэдийгээр тэднийг дэлхийд маш хэрэгтэй амьтан гэдэгч миний л хувьд хамгийн дургүй үзий ядсан амьтан хэврээл байх болно. Азар сүүлийн 10 жил жом харсангүй. Сая жилийн турш тэд оршсоор ирсэн. Хүн төрлөختөн үгүй болсны дараа ч тэд байсаар л байх болно. За тэгэхээр энэ хүртэл үзэж тестсэн бол чи жомноос айх айдсгүй бололтой. Гэхдээ өнөөрөө унтахдаа хөнжлөө шалгаж үзнэ гэдэгт барьсан ч алцахгүй. Арил хийж нэг юм дууслаа.